Одон сууг тавтамарл би бол хөтлөгчийн хот. Хууль чагима хэргийн товч нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одон суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостелгөөний Одон радиогоор хүрч байгаа. Дугаарыг хоримтлалтай Монголыг бүтээцэх яваатай худалдаа хөгжлийн банк болон таны аяллыг бид өрөөтэй Star Mongolia за мөн өмгөөллийн MBS Partners хуулийн фирм ивент итгэж байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр ямар сэдвээр ярих вэ? За хоёулаа өнөөдөр Монгол улсад ихэвчлэн тохиолддог ийм цахим орчинд үйлдэгддэг гэмтгэргүүдийн талаар шүүхээс шийдсэн шийдвэрийн товчлыг ярих юм байна. Жинхэнэ утгаар нь хоёулаа хэргийн товч ярина. За. Тий. Энэ төрлийн гомдол асуудлыг одоо шүүхээс хэрхэн яаж шийдсэн бэ гэдэг ийм сургамжтай байх үүднээс гэх юм уу. Ер нь л бол бид нар цахим орчинд ингэж болохгүй, тэгэж болохгүй гэл нэг ийм хориотой гэж яриад байдаг те. Яг ямар гэмт хэрэг гараад шүүхтэр очиод эсвэл цагдаа дээр очиод те шийдэгдээд явдаг вэ гэдэг талаар нэлээд хідэн хэрэгүүдийн жижиг товчлол болгоод ярих юм байна. Ер нь ингэждэг штэ. За ийм хэрэг үлдгэсэн байна гэд мэдээгээр яваал өнгөрчдөг. Тэгээ тэр нь яг яаж шийдэгдсэн гэдэг талаар ярих юм байна. Энэ бол хоёлаа 2022 оны шүүхийн шийдвэрийн тоймоос хүргэж байгаа. Энэ шүүхийн шийдвэрийн тоймыг дандаа манай 3 шатны шүүхийн шүүгч нар өөрсдөө бие дааж бэлддэг. Ийм тойм гардаг байхгүй олон нийтэд болон босод хуульч нарт ч гэсэн эндээс одоо уншиж танилцаж хэрэг маргааныг яаж хууль хэрэглэн дээр ашиглаж байгаа тайлбарлаж байгаа талаар мэдээлэл авах зорилгоор явдаг юм ном байгаа. За энэ номноос хоёлаа авч хүргэх юм байнамаа. За хамгийн эхний хэрэг за нэг юм яриад байдаг штеп. Бусдыг сүрдүүлж мөнгө нэгсэн гээл. За чиний нүцгэн зурагч нь байгаа шүү. Одоо нөгөө хоорондоо хүмүүс чаталж байгаад ч юм уу те. Чиний нүцгэн зурагч нь байгаа шүү. Хэрвээ одоо мөнгө өгөхгүй бол чиний нэг чинь сошиал дээр тавина. Тэрлүү энэ чинь явуулна, энэ рүү явуулна гэд. Ийм төрлийн асуудал бас үнэхээр бодит амьдрал дээр зөндөө гардаг байх нэ. Энэний нэг жишээ байна. Иргэн инрэл нь мөнгө авах зорилгоор иргэн энийг намайг хүчинцэн гэж хан уул дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Цагдаа тань руу ярина, өөрөө очиж уулзаарай. Та хохирлын мөнгө гэж өгчвөл би өргөдлөө буцаагаад авчихна гэд таны нүцгэн шалдан зураг байгаа Facebook дээр тавина. Эхнэр хүүхэд рүү чинь явуулна гэх зэргээр сүрдүүлж 5,550,000 төгрөг шилжүүлж авсан ийм хэрэг байна. Өөрөөр хэлбэл энэ одоо эмэгтэй тухайн залууг сүрдүүлсэн байх нь шүү дээ, тэ. Нэгдүгээр хүчинцэн гэд гомдол гаргаад өгсөн юм цагдаад. Тэгээд хэрвээ та надад мөнгө өгөх юм бол би гомдлоо авна. Хоёрдугаарт нь таны зураг байгаа. Мөнгө өгөхгүй бол эхнэр хүүхдэд чи явууллаа гэсэн байна. Прокуророос инэрлийг бусдын эд хөрөнгийг авахар занал хийсэн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмтэрэг үйлдсэн хэмээн дүгнэж яллах дүгнэлт үлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. За эрүүгийн хууль зааснаар бусдын эд хөрөнгийг авахын тулд хууль ёсны ашиг сонирхолтод ноцтой хохирол учруулж болзошгүй баримт мэдээллийг тараахаар сүрдүүлсэнийг гэмтэрэгт тооцож үйлдсэн этгээдийг 10,000 нэгжээс 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялж шийдэхээр заасан байдаг. За анхан шатны шүүхээс бол саяын инэрлийг бусдын эд хөрөнгийг авахын тулд эрх хууль ёсны ашиг сонирхолтод нөлөөлж ноцтой хохирол учруулж болзошгүй баримт мэдээллийг тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлцэнд буруутай тооцоод 2 жилийн хорих ял оногдуулсан байгаа. За тэгээд дээрэс нь иргэний хууль зааснаар төлөгдөөгүй үйлцэн 3 сая төгрөгийг нь гаргуулж буцаагаад хохирогчд олгуулахаар ийм шүүхийн шийдвэр гаргасан байна. Анхан шатн дээрээ тийм ээ. За тэгээд давзаалтах шатны шүүхт дээр шүүгдэгч инэрлийн гаргасан хорхоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү хэмээн давзаалтах гомдол гаргасныг хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь үндсэлтэй бөгөөд шүүхээс инэрлд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлсэн нь түүний үйлдсэн гэмтэргийн арга сэдэлт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй өмнө нь ял шийдгүүлж байсан. За дахин санаатай гэмтэрэг үйлдсэн засрал хүмүүжлийг олоогүй зэрэг хувийн байдалд нь тохирсон байна хэмээн үзэж давзаалт гомдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдэжсэн юм. Ийм нэг хэрэг байна. Тэгэхээр одоо эндээс бас нэг сургамж авахд тийм ээ одоо бусдыг
хууль ёсны эрх ашиг сонирхолд нь нөлөөлж болох үс мэдээлэл гэдэгт нь тухайн хүний нүцгэн зориг одоо юу гэдгийг те энэ бүхэн хамаардаг байх нэ. Тэгэхээр эн чинь буцаагаад бүр 20 ял авах хэмжээний хуулийн зүйл залттай гэмтэрэг байх нь шүү. Тийм, заавал нүцгэнч гэхгүй. Ер нь бол өөр хүний ямар ч зургийг нийтлэх бол ер нь эвгүй шүү дээ. Бүр ямар ч зураг байсан. Зургаас гадна бас өөр одоо мэдээлэл бас байж болно. Өөрийнх нь янз бүрийн хувийн мэдээллүүд байж болно тийм ээ. Тийм. Энэ хүн чинь тэдэн ч төрөний цалинтай штэ гэд бичиж бас эвгүй шүү дээ. Ер нь өөр хүний талаар бичиж нийтлэх болж байгаа. Тийм. За дараагийн гэмт хэрэг байна. Цахим орчимд үлдэгддэг. Facebook-ээр мөрөөдө тоглоом покер зохион байгуулж орлого олсон этгээдэд эрүүгийн ял оногдуулж олсон орлогыг нь хураасан хэрэг байна. За энэ одоо нэлээд л шууган тарьж байгаа асуудал шүү дээ тий. Цахим орчноор ингэж нэг хүмүүсийг цуглуулад мөнгө хураагаад тэгээ нэг юм ширээч үүсгдэг юм яадаг юм тий. Тэгээл ингээд тоглуулад тэгээд тэгтээ эн чинь бас ард нь дахиад өөр асуудал байгаад идэг. Нөгөө нэг ширээнд цуулгаж байгаа нөхдүүд нь яг үнэхээр яг өөр рандом нөхдүүд мөн үү биш үү? Эсвэл санаатай хоорондоо ингээд зэрэгцээ сууж байгаа нөхдүүд ч байгаа юм уу тий? Нөгөө мөнгөө өгөөд орж ирж байгаа нөхрийг залж байгаа ч гэдэг юм уу? Энд бол маш олон төрлийн гэмт хэрэг явагдчих магадaltaй. Нэг ийм асуудал одоо бүр нэлээд яригадаад шүү дээ. Ядчил нэг ноорогтой холбоотойгоор нооргийн тэр ажилтны ах нь жишээлбэл цахим мөрөдөө тоглоом тоглолдог байсан тэр гэдэг асуудал гарч ирсэнтэй холбоотойгоор тий. За энд нэг юм хэрэг байна. Иргэн болон Facebook ашиглан шууд бичлэг хийх замаар покер нэртэй мөрөдөө тоглоом зохион байгуулж нэг тоглолтод 10,000-аас 20,000 төгрөг нийтдээ 5,891,500 төгрөгийг өөрийн хаан банкны дансаар бусдаас шилжүүлэн авчээ. За эрүүгийн хуульд зааснаар олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйлээ ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрөдөө тоглоом зохион байгуулсныг гэмт хэрэгт тооцож за үйлдсэн этгээдийг 451-ээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх. За эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах. Эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдэхээр заасан байдаг хуулинд бол. Тэгэхээр тухайн гэмт хэргийг хэр их цар хүрээнд хамруулсан байна ч гэдэг юм уу маш олон нөхцөл байдлаас хамаарж иж тухайн гэм буруутай этгээдэд оногдуулах ял маань олон төрөл байх нь шүү дээ тийм ээ. За прокуророос болдыг ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрөөдөө тоглоом зохион байгуулах гэмтэрэг үйлдсэн хэмээн дүгнэж одоо яллах дүгнэлт шүүхэд ирүүлсэн байгаа байхгүй. Анхан шатны шүүхээс болдыг мөрөөдөө тоглоом зохион байгуулах гэмтэргийг үйлдсэн буруутайд бол тооцсон. За тэгээд 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулад гэмтэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг нь гэмтэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хөрөнгө орлогоос нь албатан гаргуулахар заасны дагуу болдын одоо мөрөөдөө тоглоом тоглуулж олсон орлого болох 5.8 сая төгрөгийг албатан гаргуулж улсын орлого болгуулсан байна. За шүүгдэгч болдын өмгөөлөгчөөс бол давзаалтах шатны журмаар бол гомдол гаргасан. 5.8 сая төгрөгийн ашгийг бол олоогүй. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулгаар одоо гаргасан байгаа байхгүй. 5.8 сая төгрөг бол ашиг бол байгаагүй. За ашиг гэдэг юм чинь одоо энэ юуг хэлдэг вэ гэхээр те олж байгаа орлогоосоо гарсан зардлаа хасжээж цэвэр ашиг гарч ирэх ёстой шүү дээ те. Тэгээд энэ дээр гаргаж ирсэн үнцэг бол ашиг бол 5.8 чинь ашиг бол байгаагүй маа гэдэг үнцлийг гаргаж ирсэн байгаа юм. За тэгээд энэ нөгөө шийдвэрийн үндслэл босон гэрчүүдийн мэдүүлэг дансны хуулга зэрэг баримтуудаар бусдаас авсан 5.8 сая төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж ашиг олсон байна гэж шүүхээс давзаалтах шатны шүүхээс үзээд өмгөөлөгчийнх нь давзаалт гомдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдсэн байна. Өөрөөр хэлбэл тэр гаргасан зардал гэдгийг нь бол хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ тий. Ингэмээр наа чин 5.8 саяг хүмүүсээ цуглуулад авчлаа. Тэнгүүтээ ялагч итгээд тэр мөнгнөөсөө өгнө шүү дээ. За чинь шагналж байна.
Тэгээ өөрөө нэг хитэн түрүүний шимтгэл авдгийн тэгж тоглолдог байсан байлгүй дээ тий. Чин тэрүүгээрөө нотлогдчих хэвээр юм шүү. Эн чин гэхдээ цаашаа нь өгсөн энэ бүх үйлдэл чи өөрөө бүхэлдээ хууль бус штэ. Тийм л тий. Гэхдээ яг тэр мөнгөн дүн дээр нь л яриад байна л та. Тий. Цаашаа хожигч этгээд өгцөн тэгээд өөрт нь үлдсэн мөнгийг л ашиг гэж тооцох ёстой. Аа. Логик санаагаар бол мэдээж ашигдсан тийм л дээ. Тий. Тэгэхгүй наа чин цугласан мөнгөнд бүгдийг харангуйтаа өө чи ийм их ашигтай байна гэд тэгээ шийдсэн юм шүү. Ер нь бол хууль бусаар олсон орлогыг бүгд нь энэ хууль заасан ашиг гэж үзээд улсын орлого болгосон байна гэсэн. Яг яаж шийдэх юм бас сонирхол юм байна тий. Хууль бусаар олсон орлогыг бүгд нь л одоо цаашаа яаж зарцуулсан байна уу хамаа байхгүй. Гэхдээ эн чинь нөгөө юм штэ. Хууль бусаар олсон орлого гэдгийг мэдсээр байж авах хүлээж авах эрх одоо өөр нөгөө нөхдүүдэд бас байхгүй. Тий. Одоо нөгөө хүн чинь хууль бусаар мөрөөдө тоглоод хожчлоо штэ. Тэгээд одоо мэдгүй 5 саяыг бүхэлд нь авах эрх тухайн хүнд үүссэн байлаа гэж бодъё. Гэхдээ энийг шаардах эрх тухайн хүнд байхгүй. Мөрөөдөд тоглосон хүнд чинь байхгүй шаардж чадахгүй угаасаа тий. Боломжгүй. Тэгэхээр эн чинь буцаагаад дахиад хууль бусаар олсон орлого гэдгийг мэдсээр байж тухайн авах эрхгүй учраас нөгөө хууль бусаар орлого олсон этгээдийн дахиад буруутай үйлдэл нь яг энэ мөнгөнд үгээрээ байгаад лайна гэсэн үг шүү дээ. Тэр хожигч этгээдэг юу байсан юм хам хэрэгтэй энэ төр гэж татаагүй. Энэ дээр бол тэгж дуртаагүй байна. Энийг нийслэлийн эрүүгийн иргэн давзаалдах шатны шүүхийн шүүгч 9 эрдэнэ бэлдсэн мэдээлэл байна л да. Энэ дээр бол тухайн тоглосон үнэ талаар бол мэдээлэл байхгүй байна. Харин Facebook дээр зохион байгуулсан этгээд болох болдод хэрхэн хариуцлага тооцсон талаар мэдээлэл өгсөн байна. Тэгээд давх дээр бас юуг нь анхан шинэрийг хэвээрүүлдсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэсэн. Тэгэхээр энэ юу яах нь вэ шүү? Одоо ингээд тоглуулахаар санаарч байгаа ч юм уу те ингэж бодож байгаа юм байвал шал дими юм биш үү гэдэг чинь. Ер нь дими. Ер нь дими те чинь хууль бус. Тэгээд за ингээд аргалаад байж лаа нэг өдрөл баригдсан шүү дээ энэ чинь. Ер нь бол баригдана. Хаа сайгүй баригдана. Ихэнхдээ бас хүмүүс ингээд эргэн тойрныхоо хүмүүсийн дансыг ашигладаг нэг юм байгаад байна. Тэгээд эндээ одоо манай хуулийн форум дээр гарсан юу л дээ нэг үйлчлүүлэгч ирсэн. Яг ийм мөрөдтэй тоглоомын хэрэгт бол холбогдсон. Тэгээд нөхөр бол би ингээд зохион байгуулсан юм а гэдгийг бол хүлээн зөвшөөрч байгаа юм л да. Харамсалтай нь энэ хэрэг дээрээ өөрийнхөө хамаатны нэг жирэмсэн өнөө маргаашгүй төрөх гэж байгаа нэг залуухан охины дансыг бас аваад ашигласан. Тэгээд нөхөр бас нөгөө дансаар мөнгө их хэмжээний мөнгө ороод гарсан учраас цагдаагийнхан дуудана шалгана сэтгэл санааны хувьд асар хүндрэлд орж байгаа сандарж байгаа тэр чинь ийм харамсалтай юмнууд бас болдог шүү. Тэгэхээр бас бусдад дансаа ашиглуулах талаар бас болгоомжтой анхааралтай хандах хэрэгтэй. Та өөрөө ч мэдлгүй гэмт хэргийн хамтрагч болцсон явж явах вэ тийм ээ. Тэгэхээр нэг ийм дансаараа мөнгө оруулдаг гаргадаг ийм юм дээр туйлын болгоомжтой хандах цаг нь болсон байгаа шүү гэж анхааруулах нь зүйтэй байхаа. Үнэн тэр жирэмсэн хүмүүс бол цагтаа амрыг ирээгээл ярихад уйлаад л ам чинь өөрхий айгүй хэлчих юм болно шүү дээ. За хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулаад цаашаа үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань үржигдэх сар хариултаа хадгалъя. Худалдаа хөгжлийн банк ивэнтэтгэж байгаа. За худалдаа хөгжлийн банк 4 сарын 12-ын хүртэл хариултаа хадгаллыг үйлчлэгээр болсон 25,000 төгрөгийг 2 дахин үржүүлж буюу 50,000 төгрөг болгож дуурамшуулж байгаа. За өөрийнхөө санхүүгийн цахилгаан батыг хангасны төлөө, хоригдлолтой болсны төлөө гэж одоо бидний одоо ингэж шагнаж штэ тийм. Ер нь бол эдний энэ банкны гол зорилго нь хүн болгоом хоригдлолтой болооч. Цаашдаа ямар хэрэгтэй байдаг вүлээ гэдгийг ер нь ингээл ойлгуулах гал тэгээд тэр юу одоо синхруулах гэдэг юм уу үйл ажиллагаанууд хийгээд байгаа. Тэгээд тэр одоо хариултаа хадгалах чинь хоригдлол үүсгэж маш амар болцсон юм байна шүү дээ. Ерөөс худалдаа авалт хийх болгонд л миний хадгаламжийн данс руу мөнгө ороод идэг ийм амар болцсон байгаа. Өмнө айгу хэцүү ядаргаатай ер нь за тэгж жагаад болъё гэдэг л байсан шүү дээ. Одоо ерөөсөө унтаас сэрэхэд л хадгаламж чинь нэмэгдээд идэг ийм амар болцсон байна. За та бүхэн бит хоёрын доор харж байгаа QR кодыг уншуулад TDB онлайн гэдэг нэртэй аппликейшнийг татаж аваад тэгээ харилцагчаа бүртгүүл чинь хэрвээ худалдаа хөгжлийн банкны харилцагч биш бол шүү. За тэгээд тэр аппликейшн ашиглаад 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс за мөн харилцах данс нээчих юм байна. За тус банкны картыг нөгөө аппликейшнаараа захиалж аваад тэр нь одоо бит карт ч байж болно, виртуал карт ч байж болно. За нөгөө карта нөгөө данснуудаа холбочих юм. За тэг худалдаа хөгжил дээр очиод би ийм юу хариулт хадгалъя гэдэг үйлчлэгийг авмаар байна.
гэдэг ийм тохиргоо хийдэг. Би ингээд хариултаа 1000 төгрөгөөр юм уу 5000-аар юм ингээд бүгэлдэж чадгалнаа гэд. За тэрийгэ тохироод ингээд нэг удаа очил тохируулчих юм бол цаашдаа зүгээр зурх болгонд чинь л хадгаламж чинь нэмэгдээл юм гэсэн. За урамшууллын хугацаанд 4 сарын 12-ыг дуустал за тэр 25-ыг 50,000 болгож өгөх бол ганцхан удаа хийгдэх юм шүү. Зарим нэг хүмүүс олон дахин хийгдэхгүй юм уу энэ төргээд манай нөгөө хөрөн цууж байгаа. Шунлын сэтлэр асууж байлаа. Шунхаа сэдэлтэй сууж. Батхыг санаа хагуулсан байлаа. За энэ бол ганцхан удаа хийгдэнэ. Шунлын микрофон баригдсан гэдэг. Өөрийг чин сэтгэлээс юм чи ганцхан удаа юм уу гэдэг. Орлоод байгаа байхгүй. За өнөөдрийн дугаарыг маань хариултаа хадгалыг үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк ивент итгэлээ. За баярлалаа. За дараагийн гэмт хэрэг бол одоо чатыг нийл болгоно гэж бас нэг сүрдүүлсэн хэрэг байна л да. Харилцан чат. За түрүүнд бол зурагны талаар яригдсан тийм. Энд бол чат яригддаг. За 22 онд шийдэгдсэн юм хэрэг байна. Насанд хүрээгүй эмэгтэй наран Facebook группэд санхүү аавн чатанд ороод ир гэсэн зар байршуулж нэр бүхий 25 иргэнтэй захимаар холбогдсон уулзахаар тохирч улмаар урьдчилгаа өгөх хэрэгтэй гэж 3 хүнээс 150,000 төгрөгийг шилжүүлэн авсан. За мөн чатаар харилцан зурвсыг нь тухайн хүмүүсийн гэр бүл ойр дотны хүмүүст нь тараахаар сүрдүүлж мөнгө нэхэд нийтдээ 24 хүнээс 3.5 сая төгрөг авсан үйлдэлийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас заллах болон занл хийх гэмт хэрэг үлдсэн гэж үзээд яллах дүгнэлт үлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна л да. За анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлцээд шүүгдэгч наран одоо бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хууль ёсны ашиг сонирхолт нь хохирол учруулж болох үйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн. За хохирогч нарыг хуурч захирам хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж одоо мөнгө шилжүүлэн авсан зэрэг үйлдэлүүд нь нотлох баримтуудаар тогтоогдсон учраас түүнийг занл хийх болон заллах гэмтэр үйлдсэн буруутад тус тооцсон байна. За тэгээд шүүхээс наранг анхудаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтээ гимшиж байгаа. За гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан зэргийг нь харгалзаад 360 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр ял шийдгээд за бусдад учруулсан хохирлыг нь нөхөн төлөвлөхээр шийдсэн юм байна. За тэгээд хууль зааснаар хэрвээ одоо энэ 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх гэж штэ тий. Энэ яалыг хэрвээ биелүүлэхгүй байх юм бол яадаг гэхээр 8 цагийн ажлыг 1 хоногийн 20 хялаар шууд солидог. Хэрвээ одоо хуульд одоо нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулчаад байхад биелүүлэхгүй зүхтаах, оргох ч юм те. Ингийн бол шууд 20 хялаар шууд солидог. 8 цагийн ажлыг 1 хоногийн 20 хялаар. Тийм. Тэгэхээр ийм 360 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгсэн нэг юм хэрэг байна. Энэ бол шийхүүн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон хэрэг байна. Насанд хүрээгүй ах юм биш үү? Насанд хүрээгүй хөхөд ингээд энэ төрлийн зар санхүү аавн санхүү өгн ч гэдэг юм нэг иймэрхүү төрлийн юм маш их харагддаг болсон тий. Янз бүрийн группүүд дээр одоо яг өөрийнх нь зураг мөн ч юм биш ч юм уу залуу охтууд их юм төрлийн зар тавьж хүмүүсээс мөнгө авч байгаа асуудлууд байгаа. Гэтэл үүний цаана бас заллангийн юм бараг л 70-80% л мэдгүй тэрнээс жилийн хувь нь байгаа ах заллан үлдэгдэж л байгаа. За өөрөөр хэлбэл бас үүнийгээ дагаад яаж ийн гэхээр та одоо харилцаад чат хийчихэд уулзсан учрыг гэдэг ингэчих юм бол тэр чатыг чинь бас буцаагаад таны эсрэг ашиглаад таны гэр бүлийнхэнд чинь явуулна дахиад нэмээд мөнгө өг гэсэн ийм бас заллан хийгддэг байх нь шүү гэсэн сургамжийг энэ хэрэгээс авч болох нь байна тийм ээ. Тийм байна. За юм димидээ. Ийм төрлийн юмтай холбогдох хүн одоо ер нь ямар хүн бэ? За цахим мэдээллийн сүлжээг ашиглах, хэрэглэх хэмжээ язгаарыг хэтрүүлэх юм бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн юм шүүхийн шийдвэрийн хураангуй байна. За энэ ямар агуулгатай хэрвээ гэдэг уншиж байна. За болд нь програм хангамж мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани гүйцэтгэх захирлаар ажиллахдаа компьютер мэдээлэл технологийн мэдлэг ур чадвараа ашиглан тухайн компанид ажиллаж байсан зултай хамтраад эрүүл мэндийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ашиглагддаг мэдээллийн сүлжээнд нэвтрэх талаар судалж улмаар тухайн сүлжээнд нэвтэрч мэдээллийг нь хуулбарлаж авсан юм хэрэг байна. Өөрөөр хэлбэл нөгөө хакер маягийн юм хийсэн байж та тийм ээ.
За халдлагад өртсөн тухайн мэдээллийн сүлжээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбар зөвхөн эмч эмнэлгийн мэрэгжилтнүүд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд ашиглагддаг. Монгол Улсын иргэдийн овог нэр, регистрийн дугаар, өвчтний түүх, эрүүл мэндийн мэдээлэл зэрэг ийм мэдээллүүдийг агуулдаг том хэмжээний ийм дата бааз байсан юм байна л да. За тэгээ Сүхбаатар дүүргийн прокуророос болд зул нарыг бүлэглэн эрүүгийн хуульд заасан цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан гэмт хэрэгт тус холбогдуулан тэдгээрийг одоо буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд бол хэргийг шилжүүлсэн байна. Мэдээллийн сүлжээ гэж яг юу юм бэ? Энийг өмнөх нэг хэрэг дээр бол тайлбарлаж хэлжсэн те. 2 ба түүнээс дээш компьютер ижил төстэй одоо хэрэгслэр хооронд нь мэдээлэл солилцох, мэдээлэл авах ажиллагааг хангажуу технологийн системийг ойлгоно. Мэдээллийн сүлжээ гэдэг нь. За энэхүү технологийн системд нэвтэрсэн мэдээллийн баазад агуулгдсан мэдээллийг тусгай компьютерт хуулбарлаж авсан үйлдэлүүд нь эрүүгийн хууль заасан гэмт хэрэг одоо гин буруутай үйлдэлээ гэж бол заасан байна хуульд. За шүүхээс болд зул нарыг цахим орчимд ажиллах одоо мэдээлэл технологийн ур чадвар ашиглаад хуулиар хамгаалагдсан иргэдийн хувийн мэдээллийг агуулсан дата баазыг одоо дата бааз бүхэн мэдээллийн сүлжээнд компьютерийн техник хэрэгсэл ашиглан тусгай програмаар дамжуулан хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гин буруутай гэж бол үзсэн. За тэдний энэ үйлдэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох мэдээллийн аюулгүй байдал, кибер орчинд аюул эрсдэлгүй ажиллах, тэдгээрийг хангах талаар тогтоосон хууль журмыг зөрчиж цаашрал төр иргэний мэдээллээ өмчлөх халдашгүй байх эрхэд хууль бусаар ноцтой халдаж буй үйлдэл юм аа гэж дүгнсэн байна шүүх. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээд тэр мэдээллийг өгж байгаа бид нар бол тухайн мэдээллийн системд итгэл байгаа шүү дээ тийм ээ. Бид нар регистрийн дугаараа өгөөд бүртгүүлж जैन бидний өвчний түүх тэнд бүртгэгдэж जैन одоо бүхэл хамгаал нууц мэдээллийн системд бид нар тухайн эмнэлэгт тухайн энэ төрийн үйлчилгээнд итгээд мэдээлэл өгсөн байхад ингээ хин нэгэн итгээд хууль бусаар нэвтрээд хуулбарлаад авчиж гинэ гэдэг бол энэ маш том үндэсний аюулгүй хэмжээний одоо аюулгүй байдлын тай холбоотой шахуу асуудал, ноцтой асуудал байна гэж дүгнэгдэх нь аргагүй юм л да. Ийм мэдээлэл авахын тулд одоо яг хүмүүсээ сайн дураар авахын тулд бүр ингээд үнгүй эмчилгээнүүд ч санал болгодог, хагалгаа энэ төр хийдэг, тийм үйл ажиллагаа явуулж хийдэг. Авахд маш хэцүү мэдээллийн юу байхгүй юу? Дата байхгүй. Ингээд хулгайлаад авчихвал эрүүг ялтай. Тий. Тэгэхээр энэ асуудлыг бол маш ноцтой хэрэг юм а гэдгийг бол шүүх мэдээж дүгнсэн. За шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмтэргийн улмаас төлөх бодит тохирол байхгүй. Яг энэ дээр яг ингээд мэдээлэл алдсан биднэрт ингээд яг хохирол гэж юм гарахгүй л дээ яг би 1000 төгрөг ч юм уу 2000 төгрөг эсвэл сая төгрөг алдчихлаа гэд ингээд тоолох хохирол бол байхгүй. Гэхдээ энэ нөгөө гэмтэргийн объект маань өөрөө миний өөрийн мэдээлэл тэр чигтээ байгаад байгаа тий. За тэгээд ингээд төлөх бодит тохирол байхгүй гэмтэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болгон тэдгээрээс үйлцэн гэмтэрэгтэй чин санаанаасаа гимшсэн анхудаа шүүхээр ял шитгэгдэж байгаа суралцаж ажиллаж хөдөлмөрлөж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзаж үзээд шүүхээс болдод 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9 сая төгрөг зуулд 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.5 сая төгрөгөөр тус торгох ялаар торгох ялыг оногдуулсан юм байна. Тийм. Яг хоо энэ яванда энэ төрлийн гэмтэргийн хариуцлага хүлээх энэ нөгөө нэг санкц нь илүү улам чангарах байх гэж бодож байна. Иннээс илүү за энэ бол ингээд зөвхөн дата мэдээлэл те. Иннээс гадна дахиад өөр одоо маш олон төрлийн юм цахимаар дамжиж явах боломжтой болсон энэ үед энэ төрлийн хариуцлагыг санкцын улам чангаруулах нь цаг хугацааны л асуудал байх. Одоо бол ингэж зөвхөн торгоод өнгөрдөг үе бол өнгөрөх байхаа гэж бодож байна. Хэрвээ энэ өөр ус Англи, Америкт байсан бол бүр илүү ялах байсан баха. Тийм бах. Тийм. Тэнд ч угаасаа бүр илүү чангалаа үйлчлэгдэл баг. Зөндөл юм. Энэ асуудал маш эмзэг, маш одоо юутай ханддаг учраас. Тийм. За дараагийн нэг асуудал бол бас л их юугаар явдаг л та энэ
эмзэг гэх юм уу хэрэг байгаа. Бага насны хүүхдэд ингээ фэйсбүүкээр садар самуун дүрс бичлэг илгээгээд одоо нүцгэн зураг явуулаа гэж шаардсан занл хийсэн тийм этгээдтэй холбоотой хэрэг байна. Одоо бүр нэрээ үнэхээр тийм гаж нөхдүүд. Гаж донтой нөхдүүд бас байна. Бидний эргэн тойронд бас байна шүү. Тийм насан турсан этгээд болох болд хэн болохоо нууцлсан фэйсбүүк хаягнаас 11 настай хохирогч охин болох Солонготой фэйсбүүкээр танилцаад хохирогчийг хэдэн настай, хаан сурдаг, хичээл нь хэдэн цагаас таардаг, гэрийн хаяг зэрэг энэ хувийн мэдээллийг нь олж аваад улмаар одоо садар самуу агуулга бүхий богино хэмжээний дүрс бичлэгийг фэйсбүүк хаяг руу нийлгэн одоо хөх болон эргэтнийхээ зургийг явуулаа. Явуулахгүй бол сургууль руу очино гэх мэтээр сүрдүүлэн биеийнхээ тодорхой хэсгийг харуулсан зургийг одоо өөртөө авсны дараа нь одоо надтай уулзаж ийм бэлгийн харилцаанд орохгүй бол зургийг чинь сургуулийн чинь фэйсбүүк тавина. Аав ээжд чинь үзүүлнэ гэх мэтээр мессеж бичиж тодорхой үйлдэл хийхийг шаардаад гэр сургуулийнх нь гадаа ирэх утсаар залгах фэйсбүүк хаягаас ингээд зураг сэлгэх гэх мэт юм үйлдэл хийжээ. Ач тийм ямар бэлэр энэ. 11 наст хоёлаа юу хийж байгаа те? Нэрийг өөрчилж байгаа те. Тэ энэ бол дандаа жинхэнэ нэрнүүд ердөө биш шүү. Энэ дээр яригдчих асуудлууд. 11 настай хүүхдэд ийм юм хийгээд байж ингээ боддоо бүр арай л аимшигтай. За тэгээ эрүүгийн хуульд хүүхдэд садар самууны холбогдлолтой хэвлэл, ном, зохиол, зураг, дүрс бичлэгийг зориуд үзүүлсэн тийм үйлдэл хийлгсэн. За бэлгийн харьцаанд орохыг санал болгосон үйлдлийг хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэдэг юм гэмт хэрэг гэж үзэхээр заасан. За тэгээд түүнээс гадна энэ занл хийх гэж нэг гэмт хэрэг байна тий. Одоо хүчээр тодорхой ямар нэгэн үйлдэл хийхийг шаарддаг. Хэрвээ хүссэн үйлдэлийг нь хийхгүй бол одоо буцаагаад одоо өөрт нь юм уу ойр дотных нь хүмүүст нь хүчээр хэрэглэнж гэдэг юм уу ямар нэгэн үйлдэл хийнэ гэж одоо тухайн хүнийхээ хадгалга дуртж байгаа этгээдийнхээ хууль ёсны ашиг сонирхолт нь нөлөөлж болох үс үйлдэл хийхээр сүрдүүлж байгааг хэлж байгаа тийм ээ. За энэ бол занл хийх гэмт хэрэг болно гэдээ хуульчилсан байгаа да. За эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс болдын энэ дээрх үйлдэлд эрүүгийн хууль заасан хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг болон занл хийх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж одоо болдыг дээрх гэмт хэрүүдийг үйлдсэн гэмбуруутай тооцож шийдсэн байна. За эрүүгийн хууль зааснаар хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэгт үйлцэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялын аль нэгийг нь харин занл хийх гэмт хэрэг үйлцэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг нь сонгон оногдуулахаар тус хуульчилсан байдаг. За тэгээд энд бол яг тухайн хүнд яг ямар төрлийн ял оногдуулсан бэ гэдгийг нь бичээгүй мэдээллийг нөгөөгүй байгаа. Ямар ч тач гэмбуруутад бол тооцсон маш юм ухаа с ижгийн үйлдэлтэй 11 наснаа чинь бүр дээш хамгийн юунд чангайл өгсөн байх уу? Тийм л баг. Хамгийн аимшигтай юм а тийм ээ. За дараагийн бас нэг ихээр хүмүүсийн өртдөг нэг юм үйлдэлтэй гэмт хэрэг байна. Нэг хандив гуйдаг. Янз бүрийн хүмүүсийн хүүхдийн өвдсөн эсвэл одоо ингэх шаардлагатай байна гэх мэтчлэн нэг тийм зураг тавиад туслаач яг хандив гуугаад гэдэг ийм асуудал байна. Энийг нь хараад зургийг нь хараад ч юм уу мэдээллийг нь хараад өрөвдөөд манай монголчуудын өрөвч нандин сэтгэл хөдлөөд одоо бөөнөрөө уулга алдаад мөнгө шилжүүлдэг тий. Энэ үйлдэлүүд шилжүүлчихдэг л байсан. Тэгээ сүүлийн үед бас үнэн ч юм уу удлаа ч юм уу гэж хоёодаг болчихсон. Харин тий. Би бол бас шилжүүлдэгдээсэн. Гэхдээ ихэвчлэн заллан голдуу. За тэгээ дээрэс нь за мэдээлэл нь тухайн мэдээлэл нь үнэн байлаа ч гэсэн яг тэр мөнгө яг тухайн зорилгоондоо нийцэж очиж байгаа юугүй юу? Зарцуулагдаж гин үгүй юу? Зорилтод юундаа хүрж гин үгүй юу гэдэг чинь өөр айгүй эргэлзээтэй. Дараагаар нь хянах шалгах, баталгаажуулах боломжгүй. Ийм учраас ер нь иймэрхүү зүйлд мөнгө өгөх хэрэггүй юм байна да. Тэгсэнд орвол баг өөрөө бичлээд тусалсан хамаагүй л дээ юм лээ. Тийм. Тэгэхээр нэг яг ийм төрлийн нэг хэрэг байна. За Иргэн Бат нь Facebook цахим орчимд гэмтлийн эмнэлгийн түлэнхийн
түлэнхийн нөхөн сэргээх метастазлын тасагт миний хүү ТА нар шокийн байдалтай хэвтэн эмчилүүлж байна. Нэг өдрийн эмчилгээний зардал 150-аас 200 мянган төгрөг зарцуулж байгаа тул бидэнд туслаач гэсэн ийм хуурамч мэдээлэл нийтлэл оруулаад 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 1 дугаар сарын хүртэл хугацаанд нийт 291 иргэнийг хуурж нийтдээ 3.3 сая 567 мянган төгрөгийг цуглуулсан байна. За гэмтэл сонгог судлалын үндэсний төвийн түлэнхийн нөхөн сэргээх тасгийн зохих албан тушаалтнууд энэхүү хуурамч мэдээллийн талаар цагдаагийн байгууллагад мэдгдснээр тус гэмт хэрэг таслан зогсоогдож чадсан юм байна. За прокуророос Иргэн Батыг заллах гэмт хэрэг одоо үйлдэлтэй холбогдуулаад яллах дүгнэлт үлдэн шүүхэд ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл ингээд энд байна гэд тийм мэдээлэл тавьчихаар нь эмнэлгийн ажилтнууд манад ийм хүүхдүүд байхгүй гэдгийг л олж мэдсэн байх нь шүү дээ. Тэрнээс биш бол мэдхгүй л хичнээн ч хүн хохирох хэвээр байсан. Хохирох байсан мэдхгүй те. За тэгээд Баянгол дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Батыг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор одоо иргэдийн бусдад туслах гэсэн өрөвч сэтгэлийг ашиглан хохирол учруулсан заллах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оноо шийтгэсэн байна. За Бат энэхүү ялыг одоо бас биелүүлээгүй тохиолдолд түрүүнд хэлсэн те нөгөө хорих ялаар бол солих боломжтой гэдгийг бол сануулж хэлж байгаа. За нэг ийм бас заллангийн юм маш ихээр явдаг шүү. Тэгэхээр энд одоо ингээд заллуулчлаа штэ би жишээлбэл. Тэгмүүд энэ хүнээс тэр одоо 3 сая төгрөгийг гаргуулж аваад. Тэг ер нь бол бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх ёстой. Нөхөн төлнө. За тэгмүүд заримдаа чинь уус авчаад байна штэ. Улсын орлого болгочих. Тийм. Гэмтэрэг үйлдэх замаар олсон орлогыг би яах вэ? Чи яасан блэ? Би чинь мөнгөө шилжүүлээд хохирцсан байж байгаа шүү. Тийм. Тэгэхээр чи заллангийн хохирогччоос мөнгөө буцааж олж авна л гэсэн үг шүү. Ахгүй тийм. Чи энэ дээр бол гим буруутай үйл байхгүй. Мөрөөдөө тоглоом дээр яаж юм гэхээр тэр тоглоод мөнгөө өгөөд байгаа хүн чи өөрөө бас гим буруутай үйлдэл хийгээд байгаа байхгүй. Яг би мөнгөө яаж олж авах вэ гэж бодоод байхгүй. Тэгэл заримдаа ингэж байгаа шүү дээ. Ус цацуул 100 жишээлбэл ус цацуулчих юм бол тэр жолоочийг 100 мянган төгрөгөөр тооргоно. Цацуулсан этгээд болохоор зүгээр тэгээд тохироод үлдчихэж байгаа байхгүй юу? Улс тэнгуү тэнжэнээс 100 мянган төгрөг аваад улсын авралга болгочиход байгаа. Тийм энэ дээр л гайхах. Тиймэрхүү юм байна бас байгаа шүү. Улс нэр ядаж 50% нөхчихгүй. За хоёлаа дараагийн хамтраалагч танилцуулъя. За таны аялыг бид урлын яваатай Star Mongolia компани манай өнөөдрийн нэвтрүүлгийг ивэнд итгэж байна. За од мөндрийн багаар хөтлүүлсэн Туркийн спешиал аяллыг Star Mongolia-гийн маань зохион байгуулж байгаа. За бид нэр явах юм. За байж. Та болон Зулаа хасаа Батэрдэн ах. Тэгээ манай менежер дээгөө. Тэгээ манай хуучин захиралцаантай. Хариг судлаач манай. Гэх мэт одоо хүмүүстэйгээ хамт одоо Туркийн гой газруудаар явах юм бэл. Эхний Грек Ромын одоо үйл явдлууд болж исэн гэдэг юу гэдгийг түүхэн тийм газруудаар явах байхгүй. Тэгээ тэн дээр нь зулаа очивол энэ чи ийм болж исэн гэд бид нарт ярьж өгөх байхгүй. Тэг бүрээс маш гоё одоо юу болох гэж байгаа. Аялал болох гэдэг. Туркт байдаг нэг хүнээс асуусан юм байна манай найз. Ийм хотуудаар явах юм бэлээ гэд. Наачаста бүр нэг очсон байхад дахиж бүр очмор санагдаад байдаг. Үнэхээр гоё газрууд байна. Ямар гоё аялал юм бэ гэд. Туркт байгаа хүн өөрөө хатаархаад байна гэсэн. Тэр чи ягараа өөрөө очихгүй байна. Ажил хийгээ завгүй байгаа юм билгүй дээ. За 6 шин 7 өдрийн аялал байгаа. 4 сарын 5-наас 4 сарын 12-нд зохиогдох юм. За ямар хотууд вэ гэвэл Анталия хотоор Кекова, Далян, Демре, Мира, Фитхе зэрэг хотуудаар аялах юм байна. За all inclusive 5 хоттой зочд бол байрлана. За мөн далайн эрэг дээр амралт бол мэдээж байгаа. За Turkish Airlines-ийн хуваарь нислэгээр аялна. За зардал нь болохоор 5,690,000 төгрөг байгаа. Энэ юу яаж болох юм? Хуваагаа төлчдөг штэ. Олон сар-сартаа хуваагаад тэгж төлөх юм боломжтой байлаа. Тэгэхээр бас бүр л амар болж байгаа юм. Дарамтгүй аялчихж байна гэсэн үг тийм. За илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7200 9200 гэдэг дугаар авч руу залгана. За мөн Facebook-ийн A Star Mongolia гэдэг ийм пэйж байгаа. Тийшээ ороод харах юм. Зургнууд нь байж байгаа. Зургнуудыг хараад зүгээр өстэй ямар санагдах юм бэ? За та бүхэн ядаж ямар ч үсэн юу зургийг нэг хараатгаа. Энд байж гэн манай хэд байж гэн.
За баярлалаа. За дараагийн хэрэг ярьж өгье. За энэ бас л хүмүүсийн дунд бас нэг хэсэг яригдсан да, хүмүүс ингэж залилуулчлаа гэдэг. За Иргэн амар нь Иргэн одын Lexus 470 маркийн автомашиныг 42 сая төгрөгөөр худалдаж авъя. Төлбөрийг нь 7 хоногийн дотор төлнө гэж худалдаа авах гэрээ хийгээд за уг машиныг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан хэдий ч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг нь төлөлгүй автомашиныг цааш өөрийн төрсөн дүү очийн нэр дээр шилжүүлээд дараа нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулаад мөнгийг нь өөрөө аваад юм хувийн хэрэгцээнд зарцуулсан нэг юм үйл болсон байгаа байхгүй. Тэгээ инээж байгаа тойлоо загнуулгаатай юм чи. Гүнгэл. Тий. За тэгээд ерөнхийдөө бол тийм худалдаа авах гэрээ хийчээд төлбөрөө төлнө гэд тодорхой хугацаа заасан. Гэхдээ нөгөө худалдаа авах гэрээ байгуулангуудаа нэрээ болоо шилжүүлээд авчлаа штэ. Мөнгөө төлөөгүй ээжээ цаашаа дахиж дүүгийнхаа нэр дээр шилжүүлээд тэгээд дээрэс нь банк босод барьцаан тавиад мөнгийг нь дүүгийнхаа нэр дээр шилжүүлснийхаа дараа дүүгийнхаа нэрийг барьцаалуулж аваад тэгээ мөнгийг аваад нөхөр зарчсан байгаа хгүй. Толгойнууд яаж ажиллаад байт юм бэ? За тэгээд автомашины барьцааны төлбөрийг төлөөгүй улмаас нөгөө автомашин чинь банк бас санхүүгийн байгууллагынхаа өвчлөлд шилжинэ үсттэй. За тэгэхээр нөгөө бүр анх нөгөө машинаа зарсан хүмүүс маань яг лээ. Ингээ ингээд хутгаа авцсан байгаа хгүй. За тэгээд шүүхээс амрын дээрх үйлдэлийг эрүүгийн хуульд заасан заллах гэмтэргийн шинжийг хангасан байна гэж үзээд гэмбуруутай тооцож түүнд 6 сарын хугацаагаар 20 халгыг оноо шийдгсэ. За тэгээд хэдийгээр дээрх тохиолдолд иргэд хооронд автомашин худалдаа авах гэрээ хийсэн энэ иргэний эрх зүйн харилцаа үүссэн мэт харагдах боловч эрүүгийн хууль заасан заллах гэмтэргийн шинжүүд энэ тохиолдолд хангагдсан буюу бусдын эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийг хуурч мэхлэх итгэл эвдэх замаар шууд өөрийн эзэмшилд авах. За анханасаа ер нь бол буцааж өгөхгүй хариу төлбөр хийхгүй гэдэг ийм зорилгоор тухайн эд хөрөнгийг нь авахдаа ийм халахвчлах зорилготой гэрээ хэлцэл хийсэн гэдэг энэ үйлдэлээр эн чинь заллах гэмтэргийн шинжийг хангаж байгаа байхгүй. За тэгээд бусдын эд хөрөнгийг ийм аргаар шилжүүлж авсан нь одоо гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогдож байна, нотлогдож байна гэж бол шүүгт үгэнсэн. За өөрөөр хэлэх юм бол юу гэж хэлж гинөө гэхээр амар бол автомашиныг анх авахдаа машиных нь мөнгийг огт өгье гэсэн зорилго байгаагүй. Бүр харин авмагцаа дахин ингээд цаашаа дамжуулаад явсан энэ үйлдэл чинь өөрөө заллах гэмт хэрэг. За тэгээд энэ нь өөрөө бусдыг нөгөө итгэл эвдэх, хуурч мэхлэх гэмт хэрэг байна гэж нотлогдож байна л гэж үзээд байгаа байхгүй. Энэ дээр нэг юм худалдаа авах гэрээтэй байхад нөгөө яагаад эрүүгийн журмаар яваад байгаа юм бэ? Эсвэл одоо ийм заллаад байгаа юм биш үү гэдээ хахад нөгөө наа чин гэрээтэй байна гэдэг иргэний шүүх рүү шилжүүлээд идэг нэг ийм нэг цагдаагийн болон нэг юм нэг юу ч гэж хэлмээр юм дээ бас нэг юм айгу төвхтэй юм байдаг л да. Бидний хувьд ч гэсэн өнөөдөр ч гэсэн өдөр тутамдаа л ерөөхдөө иймэрхүү асуудлуудаар цагдаад гомдол гаргахад асуудал тулгарч идэг. Наа чин худалдаа авах гэрээтэй юм байна гэд ингээд гомдлыг хүлээж авдаггүй. Гэтэл нөхөр болохоор аль хэдийн хугацаатай худалдаа авах гэрээ байгуулчаад машины нэрийг шилжүүлж авангуудаа цаашаана баартарт өгцөн эсвэл одоо өөр тишэнэ шилжүүлээд авцсан алиушаа нөгөө машин байхгүй болсон. Машин байхгүй. Тэгээ мөнгө нь байдгүй. Тэгээд энэ дээр заллангийн гэмт хэрэгжтэй гэд ингээд өгөөд ахаар цагтаа хүлээж авдаггүй. Наа чи гэрээтэй юм байна гэд. За тэгээд ингэхдээ бас зарим тохиолдолд ингээд байгаа. Яг машиныг нь авах гэж байгаа этгээд өөрөө биш бусдын нэр дээр гэрээгээ байгуулчихдаг. Өөрийнхөө амаатан сад юу гэдэг хүн явуулаад энэ хүнтэй ингээ худалдаа авах гэрээ байгуулчихаа гэд нотрот дээр чи гэрээ байгуулчихдаг. Тэгмүүд өөрөө бол машиныг нь аль үгүй аваад ингээ цаашаа шилжүүлээд ингээ явцсан. Яг үйлдэлийг нь бол өөр хүн хийгээд байгаа. Ийм тохиолдолд хүртэл хайдаа цагдаа нар наача юу биш вэ? Иргэний хэрэг байна. Гэрээтэй байж тэгээд буцаагаад байгаа. Ийм тохиолдлууд ч бас байна. Тэгэхээр энэ дээр бол уул нь бол маш ойлгомжтойгоор шүүх тайлбарлаад идэг байхгүй энийг.
Тэгэхээр энэ нааталдаа цагдаа хэрэг үүсгэхдээ бас жоохон асуудал бас гаргаад идгээ хаяада. Тий, цагдаа хүлээж авахгүй бол цаашаа яаж болох юм? Тэгээ хэрэгсэхгүй бол тэгээд тэр чин мөрдөгч нь хэргийг эрүүгийн журмаар шалгах шаардлагагүй. Энэ бол иргэний гэрээ маргаан байна гэд татгалзах саналтайгаар хэргийг хаах саналыг прокурор түргүүлж байгаа. Тэнгүүд прокурор ч тогтоолох гаргаад хэргийг хэрэгсэхгүй болгоо хаачиж байгаа байхгүй. За тэгэнгүүт тэр тохиолдолд яадаг вэ гэхээр тухайн прокурорын тогтоол дээр тухайн хэргийг одоо хэрэгсэхгүй болгож байгаа тогтоол дээр нь 7 хоногийн дотор гомдол гаргадیں۔ За тэгэнгүүт одоо тэр чинь нэг дүүргийн прокурор гаргана шүү дээ, тэ. Тэнгүүд дүүргийн ерөнхийд нь гаргаж үзнэ. За дахиад тэндээс нь татгалзах юм бол дахиад нийслэлд гаргаж үзнэ. Нийслэлийн прокурорлоо. Ингээд нэг шашаатны прокуроруудын тогтоол дээр нэг хэсэг одоо гомдол гаргаад явж үзнэ. Тэгээд ерөнхий прокурорын хүртэл яваад тэгээд хэрэгээ нээлгэж чадаагүй бол тэгээд тэр агуулгаараа дахиж гаргаж чадахгүй л байгаад иддэг та. Айгуу төвхтэй. Тэгээд яах юм болж байна? Яг нэг адилхан тохиоллыг одоо нэг нь хэрэг нь үүсээд нэгэн дээр хэрэг үүсэхгүй гэд бас яваад иддэг. Бүр айгуу ойлгомжгүй тохиолдол зөндөө штэ. Хараа иргэний хэрэгээр явж байгаа гот за мэдээ шүүхээр орно штэ. За ийм боллоо гэд шүүхээс тэрийг одоо буцаагаад энийг одоо эрүүгээр шалах хэрэгтэй байна гэдэг шийдвэр гаргаж болох уу? Үгүй ер нь бол практик дээр хөвчлэн эрүүгээр гомдол гаргаж өгдөг. Тэгээд эрүүгээр яваад энэ эрүүгийн хэрэг биш байна гэж үзэх юм бол иргэнээрээ явдаг л та. Нөгөө талаараа байж болохгүй юу те? Яг байж болно. Гэхдээ иргэний журмаар төрүүлээд явчихаар чинь тухайн гэрээний маргаан талаас нь шүүх аваад хянчин штэ. Нэгд мөнгө төлөөгүй юм чинь энэ хүн мөнгө төлөх үүрэгтэй байна гэд гаргуулахаар явчин. Шийдвэр гараа явчин, шийдвэр гүйцэтгэл. Тэгээ иргэний шийдвэртэй болцоор чинь дахиж эрүүгийн журмаар явахгүй л болчихно л та. Тэгэхээр иргэн рүү эхлээд эрүүгийн гомдлоо гаргаад иргэний хэрэг мөн эсэх талаараа шийдэгдсэний дараа дахиж явна гэсэн. Ерөнхийдөө практик тэгж л явагддаг. За тэгэхээр нэг хэрэг ярьж амжих болоо амжих болоо. За нэг ярьчих тэгвэл. Сургамжтай нэг. За энэ дээр нэг юм за өгжилтэй өчгт аашаа бас нэг мангар хэрэг байна. Эхнэр болон эхнэрийнхаа найзуудын зургийг ингээд нөгөө сошиал группүүд дээр нэг санхүү аавна гэдэг заа. Тэгээд тэр хүн шүүхээр орсон байхгүй юу? Тэгээд за энэ ингээд за шууд газ уншаад өгч тийм. Болдон гэртээ байхдаа 5 толгой цагаан мод орчим одоо хооронд юм нүүрс тээврийн жолооч нар нүүрс тээврийн жолооч нар юм санхүү аавн зарын нэгдсэн гөрөө бандэр нэг тиймэрхүү нэртэй группнууд байдаг штеп. За тийм группүүд дээр өөрийн хэрэгэлдэг цахим хаягнаасаа юм болор гэрэл нарын зургийг ингээд хөх зүг сайтай 2 охин санхүү аавн урьдчилгаа авахгүй шууд залга өнтер гэсэн тайлбартаагаар ингээд зургийг нь утасны дугаартай шууд тавиад мэдээлэл тараацсан байгаа байхгүй юу? За тэгээд энэ хуульд бол эрүүгийн хуульд энэ асуудлыг юу гэж аль хэрэгт хамааруулж утсан гэхээр худал мэдээлэл тараах. За энэ нь юу гэхээр хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халтсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэлийг ойлгоно гэд заасан байна. Яагаад энэ нөхөр ийм үйлдэл хийсэн бэ гэхээр Болдон эхнэр болортойгоо гэр бүлийн таарамжгүй харилцаатай байх үедээ захим орчинд энэ болор болон түүний найз гэрэл нарынхын зургийг ийм дээрх тайлбар мэдээлэлтэй хамт байршуулсан байгаа хгүй. Өөрөөр хэлбэл ингээд нөгөө хүний нэр төр алдар хүндэд халтсан илт худал мэдээллийг зориуд олон нийтийн сүлжээнд тараасан байгаа хгүй. Одоо хэрэлцсэн байж хатаа эхнэрийгээ нэг найзтайгаа хуусан ч юм уу тийм зургийг авч санхүү өгн аавна гэд ингээд яцсан. Жинхэнэ өөрийнх нь дугаарыг тавиад тий. Тэгээд дугаарыг та урьдчилгаа авахгүй шууд залга энэ явчихсан. За тэгээ энэ бас нэг нөгөө талаараа манай үндсэн хууль заасан эрхийг бол маш том ноцтой зөрчиж байгаамаа. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 заасан хинийч нэр төрийг гутаанд оромжилж болохгүй гэж тий. За болд нь бол яалтчгүй энэ бусдын нэр төр алдар хүндэд талдсан худлаа мэдээлэл. За илт худал мэдээлэл гэдэг чинь ингээд ор үндэстгүй бүр байхгүй тийм юмыг л хэлнэ штэ тий. За ийм юмыг ингээд олон нийтэд тараасан гэж үзсэн учраас
одоо ял шийдгүүлсэн. За болд гин буруугаа ойлгож ухамсарлсан анх удаа гин тэрэг үлдэж ял шийдгүүлж байгаа. За ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг нөхцөл байдлыг нь харгалзаж үзээд 1201-тэй тэнцэх хэмжээний буюу сая 200 төгрөгөөр торгоод за 4 сарын хугацаанд ингээд хэсэгчлэн төлж барагдуулах ийм ялыг авсан байгаа. Яг гоо энэ ингээд нэг юм торгох ял малтай гэж ингэж яаж байгаа ч гэсэн буцаагаад энэ хүний хувийн иргэд дээр ялтаа гэдэг тодорхойлолт байн гарч ирнэ л гэсэн үг шүү дээ. Ийм хачин болчомгүй нэг юм үйлдэлгээд те ямар хэрэгт холбогдсон гэсэн чинь хоёр өхний зураг санхүү өгн авна гэдэг юм дээр тавьчихсан гэд. Тэгээд тэрнээсээ болоод ингээд ялтаа гэж насан туршдаа юм гэдэгчтэй гэсэн үг те. Яг насан туршдаа ч биш. Гэхдээ яхан айгу хөгийн байгаа үстэй. За нэг ийм хэрэг байна. Ярих юм бол бас зөндөө юмнууд энд үлдсэн байна. Зөв бочг. Тий. За баярлалаа гэвч цаг дуслаа. За. Сүүлийн хэрэгч нэр бас. Тий төгжөлтэй ч ихэд таашаа ч юм дээ. Хэцүү юм да. Нөгөө хоёр хүний хувьд бол ямар алиг бах уу? Хэцүү байсан байлгүй. Хөндлөнгөөс сонсоод харж байгаа, уншиж байгаа мэд нэг юм маяглаад байгаа болохоос шүү. Морзгоноод байгаа болохоос шүү тийм ээ. За дуусгая та тий. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостолгоны од мөндөр радиогоор хүрлээ. Дугаарыг Хоримтлалтай Монголыг бүтээцэх Еврейтай Худалдаа хөгжлийн банк болон танай хэлийг бид урлан Еврейтай Star Mongolia за мөн өмгөөллийн MBS Partners хуулийн фирм ивент итгэлээ. За дараагийн дугаараар хүрэлцгээе. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.